Сайн байцгаана охтуудээ. Өнөөдрийнхээ хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлийн сэдэв эс арай хэсэг. Бүгдээрээ хичээлээ үзэхийн өмнөх үдсэн үсгүүдээ давтъя. Ямар үсгүүд гарч ийн охтуудээ? Дагаад уншаарай. А, Э, И, А, Ö, Ö, У. За эндээс доотлыг нь И гэсэн үртэг шиг бүтсэн байна. Тэгэхээр зэрэг одоо үлдсэн дугуйнуудыг ямар их шиг байхыг бүгдээрээ гаргаж уншийе. За энэ А гэсэн богино гişгийг уртаар дуудвал А. Э гэсэн богино гişгийг уртаар дуудвал Э. И гэсэн богино гişгийг уртаар дуудвал И. А гэсэн богино гişгийг уртаар дуудвал А. Одоо Ö гэсэн богино гişгийг уртаг шиг болгож дуудвал Ö. Ö гэсэн богино гişиг байна. Уртаар дуудвал Ö. У гэсэн богино гişиг байна. Уртаар дуудвал У. Бичлэгийн ялгааг харж байна уу хүүхдүүдээ? А, Э, И, А, Ö, Ö, У. Уртаг шиг болвол ямар ахигаар дуудагдаж байна вэ? А, Э, И, А, Ö, Ö, У. Одоо энэ хэзэнд их шиг үсгүүдийг богино, урт, хос ихшгээр нь зүүсэн байна. За хэрхэн эзэн дээр зүүсэн байна уу? Хүүхдүүдээ зүй тогтлыг харан уншийе. А, А. Хэрхэн дуудагдаж байна? Дахиад дагаад уншаарай. А. Хос ихшгийг бүтээдэг гол туслах ихшиг маань хагас И байгаа. Э. И. А. Э. Ö. Үй. Ö. У. Уй. Хос ихшиг маань хэд вэ нөө? 1, 2, 3, 4, 5 хос ихшиг байдаг байх нь ямар хос ихшиг байхгүй байна уу? Энэ Ö дээр хос ихшиг бүтэхгүй байна. И дээр мөн хос ихшиг бүтэхгүй байна. Яагаад вэ? Хос ихшиг бүтээдэг гол ихшиг маань хагас И байдаг. Хагас Игээр урт ихшиг маань бүтэж байгаа И. За гişиг үсэг маань урт ихшиг үсэг маань 7 байна. Энд богино гişиг үсэг маань 7 байна. Энэ богино гişиг үсгээ үндсэн 7 ихшиг үсэг гэж нэрлэдэг. Үндсэн 7 ихшиг үсэг. За багшаа дагаад уншаарай. А, Э, И, А, Ö, Ö, У. Уртаар уншийе. А, Э, И, А, Ö, Ö, У. Одоо хос ихшгээ уншийе. А, Э, Үй, Уй. Ихшиг үсгээ сайн мэдж байх нь зөв уншиж бичиж сурахад хамгийн хэрэгтэй. Үг бүтээх хамгийн чухал үсэг маань бол ихшиг үсэг байдаг. За одоо энэ зургуудыг нэрлэе. Дугуй байна, оймос байна, хүүхэлдээ, айр, үйлдвэр. Багшаа дагаад хэлрээ. Дугуй, оймос, хүүхэлдээ, айл, үйлдвэр. За тэгвэл эхний А гэсэн хос ихшиг маань энд харагдаж байна. Дараа нь Уй, Ой, Э. Тэгэхээр зэрэг хүүхэлдээ гэхэд Э гэсэн хос ихшиг орж байгааг ингэж холбож үзүүлсэн байна. Бидний хийх дасгал маань холбож үзүүлэх. Энэ маань сурах хичээл дээр байгаа дасгал байгаа учраас багш нь оруулж өгсөн. Хүүхэлдээ төгсгөлд нь Э гэсэн хос ихшиг хэлэгдэж байна. Дахиад дагаад хэлрээ. Хүүхэлдээ.
э. За тэгвэл дараагийнх нь ажиглая. Дугуй. Уй гэсэн хосог шиг дугуй гэдэг үгэнд орж байна. Дугуй. За дараагийнх нь харъя. Амс. Амс гэхэд гэсэн хосог шигээр эхэлж байна. Амс. За дараагийнх нь хараарай. Үйлдвэр. Үйлдвэр гэхэд гэж эхэлж байгаа. Үйлдвэр. Дараагийнх нь хараарай. Айл гэдгийг авигаа маш сайн ялган дуудаж сурах хэрэгтэй. Дахиад дагаад хэлээрэй. Дугуй. Амс. Гэсэн хосог шиг хэлэгдэж байна. Амс. Дараа нь хүүхэлдээ гэж уртаар хэлэхгүй. Хүүхэлдээ. Гэсэн хосог шигээр дуусж байна. Дараа нь айл гэж хэлэгдэж байна. Энд үйлдвэр. За тэгвэл энд болохоор уй бичмээр ингэж бичиж байна. Уй. Хосог шиг бүтээдэг голын шиг маань хагас и байдаг гэж хэлсэн. Гэд үндсэн шиг тэгээд туслах хагас и. Гэсэн үндсэн шиг ингээд туслах үүрэгтэй хагас и. Хосог шиг бүтээхэд гол тусалдаг их шиг маань хагас и гэж нэрлэсэн. Үндсэн шиг маань тусалсан их шиг маань хагас и. Үндсэн их шиг маань тусалж орсон их шиг маань хагас и. Ингээд үндсэн их шиг маань тусалж орсон их шиг маань хагас и. Тэгэхээр хүүхдүүдээ зартгийг нь тавихгүй бичих үед байгаа хүүхдүүд байгаа. Тэгвэл яах нь алдаатай бичиж гин гэсэн үг. Хосог шиг бүтээж бичиж чадахгүй байна гэсэн үг. За хаадаа тэгвэл бид нар өмнө нь эсвэсгийн өмнө эм гээгүүлэгчийг үзсэн байгаа. Эм гээгүүлэгчээр ангиж нь хоёр найз тоглож байна гэж бодоорой. Одоо бүгдээрээ шаан дээр үгнүүдийг уншия. Ма, мэ, му. Төсөөлөөс нь уншия. Му, мэ, ма, му. Бүгдээрээ энэ дотор байгаа, шаан дээр байгаа үеийг бүтээснийг уншия. Ма. Гэх маань их шиг учраас ма гэвэл үе. Му гэх маань их шиг учраас му гэсэн үе. Мэ, му гэсэн үеуд маань дандаа эм үе байгаа. Ягаад гэвэл у маань эм шиг байгаа. За дахиад дагаад уншаарай. Ма, мэ, му. Их шиг үсэг гол байгаа. Гэх шиг орсон бол ма. Гэх шиг орсон бол мэ. Гэх шиг орсон бол му. Гэх шиг орсон бол му. Гэх шиг орсон бол му гэж унших нэ. Тэргээ бүгдээрээ ажиглаарай. Ямар зураг байна вэ? Юуг өгүүлсэн болоо? Хөдөөний байдлын хүүхдүүдээ яагаад хөдөөний байдал гэж мэдсэн бэ? Зүйтэй. Хөдөө газар маань ийм уултай, устай, мөн айл, хөрш хоёр айл байна. За айлын гадаа яасан уян дээр морь байна. Тэгэхээр зэрэг хотод айлын гадаа морь байх уян дээр байхгүй. Энэ тэрэг байна. За тэгэхээр зэрэг айл маань Оны тэрэгт байна вэ? Усны эрэг дээр усны захад энэ айл маань уншиж байна шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр зэрэг айлын хаагуур ус урсаж байна вэ? Айлын урдуур ус урсаж байна. Тэгэхээр зэрэг одоо энэ хоёр үсгээс бүтсэн үгийг бүгдээрээ уншия. Ус. За тэгэхээр ус гэхэд бидний үсэг ямар их шиг үсэг хэмнэн хэлэгдэж байна? Ууг шиг хэлэгдэж байна. Үйл дараа нь ямар их шиг хэлэгдэж байгаа? Хэлээд үзээрэй. Ус. За тэгэхээр ууг гişгээр эхлээд с гэсэн саадтай гээгүүлэгч хэлэгдэж байна. Тэгэхэд яаж хэлэгдэж байна? Дагаад хэлбэрэй. Тэгтээ ус. Гэхэд цэгсэн аваа гарч байна. Хэл шүд яаж хэлэгдэж байна вэ? Шидэн засраар салхи сэгж байгаа юм шиг хэлэгдэж байгаа ус.
Тэгвэл дараагийн зураг руу харъя. Энэ савлгаатай болсон юм. Энийг бүгдээрээ бичиж үзье. Бүдүүчид харъя. Хэдэн үсгээс бүтсэн? 2 үсгээс бүтсэн. Хэдэн авиад дуудагдах вэ? 2 авиад дуудагдана. Эхний улаан маань эгшиг үсэг, цэнхэр маань гийгүлгч үсэг. Тэгэхээр зэрэг хэлээд үзээрэй. Ус. Төгсгөлийн эс үсэг. Эс үсгийн дармал хэлбэр маань ийм бичигддэг байна. Энэ маань ямар эс үсэг вэ? Жижиг дармал эс үсэг. Яагаад вэ? Үгийн эхэнд ороогүй байгаа тохиолдолд заавал жижиг үсэг байдаг шүү дээ. Ус. Хэдэн үетэй үг? Нэг үетэй үг. Яагаад вэ? Нэг шиг орсон учраас нэг үетэй үг. Дахиад багшигаа дагаад хэлрээ. Ус. Юуны зураг өгдөг те? Мөс. Хэдэн үсгээс бүтсэн? 3 үсгээс бүтсэн. Хэдэн авиад дуудагдах вэ? 3 авиад дуудагдана. Хэдэн их шиг орсон байна? Нэг их шиг орсон учраас нэг үетэй үг. Их шиг маань хаана орсон? Дундаа орсон. Тэгвэл дунд нь ямар их шиг хэлэгдэж байгаа вэ? Өөдтэй их шиг хэлэгдэж байгаа. Өөр бидний үтсэн ямар үсэг хэлэгдэж байна? Мөс. Дагаад хэлрээ. Мөс. Мө гэдгээ хэлж чадж байгаа тохиолдолд эсийг шууд залгаад хэлнэ. Мөс. Ус. Хэдэн үсгээс бүтсэн? 2 үсгээс бүтсэн. Хэдэн авиад дуудагдаж байна вэ? 2 авиад дуудагдаж байна. Ус. Эхний их шиг нь ямар их шиг байгаа вэ? Үү дуудагдаж байгаа учраас үү. Ус. Төгсгөлийн үсэг маань ус. Хэдэн үетэй? Нэг үетэй. Нэг их шиг орсон учраас амс. Эхнийх нь хос их шиг байна. Амс. Дагаад хэлээрэй. Амс. Хүүхдүүд их шиг үсэг нь мэдэгдэж байна. Ам. Эс үсгээр битүү үе бүтээг бүгдээрээ. Ас. Эс. Ус. Амс. Дагаад хэлээрэй. Ас. Эс. Ус. Амс. Ам гэдэг дээр эсийг залгаад амс. Бүгдээрээ битүү үеэр дуудаж уншиж сурлаа. Дахиад дагаад уншаарай. Ас. Эс. Ус. Амс. Энэ дээр хараарай. Энэ үгийг уншия. Сам. Эс үсэг үтсэн тохиолдолд бид нар сам гэдэг үгийг бичиж сурах нэ. Сам. Одоо бүгдээрээ холбож уншия. Эс хоёрыг нийлээд ас. Сам. Энд бүтээсэн байна. Сам. Хурдаар уншаарай. Сам. Ас. Өнөр уншаарай. Ас. Сам. Дагаад уншаарай. Сам. Юуны зураг? Самны зураг. Хэдэн үсгээс бүтсэн? 3 үсгээс бүтсэн. Хэдэн авиад дуудагдаж байгаа? 3 авиад дуудагдаж байгаа. Тэгвэл дуудагдаж байгаа авиаг үсгээр бичье. Сам. Энд ямар их шиг хэлэгдэж байгаа? Сам гэхэд энэ их шиг хэлэгдэж байгаа. Сам. Сумны зураг байна. Мөн ялгаа авахгүй дунд нь ямар их шиг хэлэгдэж байгаа? Сум гэхэд өөдтэй их шиг хэлэгдэж байгаа. Сум. Маань уугаар солигдсон байна. Энд ялаа их шиг хэлэгдсэн. Сам гэдэг. Тэгвэл энд
Сум. Энд өө шиг хэлэгдсэн учраас сум. Дараагийнх нь юуны зургийн хөлтөдөө сүм. Яагаад сүм гэж таньсан? Энд дээр байгаа энэ таних тэмдэгээр сүм гэж таньж байгаа. Сүм. Дунд нь өө шиг хэлэгдэж байна. Сүм. Сүм. Нэг үедээ үгийг үеэр таслахгүй шууд уншдаг. Сүм. Ихшгээ хараад уншина. Сүм. Хэдэн гээгүүлэгч орсон? 2 гээгүүлэгч орсон. За энэ хэмжээг монгол хэмжээр байгаа. Ямар хэмжээс гэж нэрлэдэг гэдгийг өнөөдөр бүгдээрээ мэдэж авна. Сөөм. За дунд нь байгаа их шиг ямар хэмжээтэй дуудагдаж байна? Уртаар дуудагдаж байна. Ямар их шиг дуудагдаж байгаа? Сөөм гэхээр сөөм. Хэлээрээ багшаагаа дагаад сөөм. Хэлээд үзье. Сөөм. Дуудагдаж байгаа аваад бичсэн үсгүүд. Хэдэн үсэг бичигдсэн? 1, 2, 3, 4 үсэг бичигдсэн. Хэдэн аваад дуудагдаж байгаа? С. Өө гэд нэг аваа, гэд нэг аваа. Ингээд 3 аваад дуудагдаж байгаа. 4 үсгээр бичигдэж байгаа. Нэг үедээ. Яагаад нэг үедээ вэ? Нэг уртыг шиг орсон учраас л нэг үедээ. Багшаагаа дагаад дуудаарай. Сөөм. За зургнуудыг харъя. Солонго, сум, сар, сэнс, сүх. Бүгдээрээ багшаагаа дагаад уншаарай. Солонго, сум, сар, сэнс, сүх. Доор нь байгаа авиагаар тэмдэглэгдсэн үгнүүдийг уншия. Са хэдэн аваа? 2 аваа. Са, со хэдэн аваа? 2 аваа. Су хэдэн аваа? 2 аваа. Су хэдэн аваа? 2 аваа. Сэ хэдэн аваа? 2 аваа. Яагаад 2 аваа гэдэг байгаа вэ? С гэж нэг дуудагдана, а гэж нэг дуудагдана. Нийлээд са гэж хэлнэ. Со, су, сэ энэ маань шиг үсгээр амилсан задгай үед байгаа. Багшаагаа дагаад уншаарай. Са, со, су, сэ. За солонго гэхэд со гэсэн үгээр эхэлж байна. Солонго. За дараагийнх нь харъя. Сар гэхэд са гэсэн үгээр эхэлж байгаа учраас энд холдож байна. Сар. Сүх гэхэд сүү гэсэн үгээр эхэлж байна. Сүх. Сум. Төгсгөлд нь эм үсгийг бид мэддэг болсон шүү дээ. Сум. Энэ үсгийг энд бичвэл сум гэсэн үгийг бүтээр нь бичиж чадах нэ. Сэнс гэхэд сэ гэсэн үгээр эхэлж байна. Сэнс. Са, со, су, сэ. Бүгдээрээ үг холбож уншия. Сам, сэм, сум, сүм. Сам, сэм, сум. Их шиг үсэг хамгийн гол үүрэгтэй. А их шиг байвал сам, э их шиг байвал сэм, өө их шиг байвал сум, үу их шиг байвал сүм. Са, сэ, су, сам, сэм, сум, сүм. Мүс, мис. Дагаад хэлээрэй. Мүс, мис. Өө гიშгтэй байвал мүс, э гიშгтэй байвал мис. Мө гэдэг үгийг бид уншиж сурсан байгаа. Мүс, мис. Үе гэсэн хосог шиг уншиж чадна. Үйс. Аймс. Ой гэсэн хосог шиг уншиж чадна. Аймс. Эм гээгүүлэгчийг үтсэн. Аймс. Мүс, мис, үйс, аймс. Мүс, мис, үйс, аймс. За хүүхэд эдгээр үгсийг уншуулж байна. Амс,
ам гэдгийг бид бичиж уншиж сурсан байгаа. Эсийг залгаад амс ам гэсэн битүү үеийн дээрээ эсгийн хөлөгчийг залгаад амс. За тэгвэл сам са гэсэн үеэс үе дээр эмийг залгаад сам. Сум өө шиг гол үүрэгтэй байгаа сүртдээ хараарай. Сум. Энд болохоор сүм. Энд уутай байвал сум. Үүтэй байвал сүм. Дахиад дагаад уншаарай. Сүм. Өмнөхийг дахиад уншия. Сам. Аатай байвал сам. Амс. Ам гэдэг дээр эсийг залгаад амс. Аатай байвал сам. Уутай байвал сум. Үүтэй байвал сүм. Богино гişиг маань утаар дуудагдахаар гэсэн богино гişиг маань утаар дуудагдахаар багшаа дагаад уншираа. Тэгвэл задгаа үе дээрээ суу утаар уншвал суу. Сандал дээр суу гэдгийг сүү. Сүү гэдэг маань цай сүлдэг сүүг хэлж байгаа. Сүү. Малын сүү гэсэн үг. Сүү. Гişиг үсгээ сайн тогтоохгүй бол хүүхдүүдээ уншиж сурахад хэцүү шүү. Сам. Үе байгаа. Саа гэхээр малаа саа гэдгийг саа. Саам. Гүний сам гэж нэрлэдэг. Эсээгүй айргийг юу гэж нэрлэдэг вэ? Саам гэж нэрлэдэг. Маам гэхээр үе. Маам гэхээр хүний нэр. Хүний нэрийг заавал томоор бичдэг гэж хэлсэн. Бүх үсгийн томоор бичих үгүй. Эхний үсгийг л томоор бичдэг гэдгийг анхаараарай хүүхдүүдээ. Багшаагаа дагаад уншаарай. Саам. Маам. Асаа. Асуу. Холбоод уншаарай. Асуу. Хоёр үетэй үг байна. Гэд нэг үе. Гişиг үсэг дангаараа бие дааж үе болж чаддаг. Гэгүүлэгч үсэг бол заавал гişиг үсгээр амилж ич үе бүтдэгэ. Асуу. Гişиггүй үе гэж ерөөсөө байдаггүй. Гişиг үсэг бол дангаараа үе болж чадна. Тэгэхээр гişиг үсэг хамгийн гол үг бүтээхэд хэрэгтэй үсэг байна. Асуу. Нэрлээд уншия. Асуу. Галаа асаа гэдгийн асаа. Хүнээс сайн асууж байгаарай гэдгийн асуу. Итгэхгүй зүйлээ сайн асуугаарай гэдгийн асуу. Сайн юуны зураг вэ? Лаа байна. Сурах өдөр өөрсөн зураг байгаа. Асаа. Үеэр тусалж уншихтаа эсийн өмнөр үнэлнэ. Эс маань гэгүүлэгч үсэг байгаа. Үгийн донд нэг гэгүүлэгч орвол нэг гэгүүлэгчийн өмнөр үеэр тусалж уншдаг. Асаа. За, одоо бүгдээрээ дараах үгнүүдийг уншия. Аас. Эс. Оос. Өөс. Аваас гэдгийн аас. Ээжээс гэдгийн ээс. Охиноос гэдгийн оос. Өөгөөс гэж бичих бол өөс гэсэн энэ үеүүдийг хэрэглэж бичих нэ. Аас. Ээс. Оос. Өөс. Аас. Ээс. Оос. Өөс.
За одоо бүгдээрээ өгүүлбэр зохиоё. Эмээ, хүү, сандал гэсэн энэ гурван зураг байна. Эмээ суугаж хүү хэлж байна. Эмээ гэдэг үгийг бид уншиж сурсан байгаа, бичиж сурсан байгаа. Эмээ суу эмээ сүү өгүүлбэрийн эхний үгийн эхний үсэг заавал томоор бичигдэнэ. Эмээ суу гурван үгтэй нэг өгүүлбэр. Эмээ сүү гурван үгтэй нэг өгүүлбэр. За хүү маань МС биегүүлэгчээр задгай үе бүтээжээ. Ма, мэ, ми, мо, му. Тэгвэл эсэсгээс бүтсэн задгай үе бүгдээрээ уншиж үзье. Са, се, си, со, су. Дахиад уншаарай. Са, се, си, со, су. Ма, мэ, ми, мо, му. Үеэ сайн тогтоон шүү хүүхдүүдээ. Үеэ тогтооход их шиг үсгээ харж ийж уншина. Их шиг үсэг ямар их шиг байна вэ гэдгийг хараад са, се, си, со, су. Ма, мэ, ми, мо, му. Одоо бүгдээрээ битүү үе уншия. Битүү үе гэдэг маань биегүүлэгчээр төгссөн үеийг битүү үе гэж нэрлэж байгаа. Ам, эм, им, ус, ас, ус. Бүгдээрээ утгатай үг байгаа. Ам бидний мэдрэхүйн эрхтэн хэлж байгаа ам. Эм гэдэг маань өвдүүл уудаг эм тарианы эмийг хэлж байгаа. Им малын тамга тэмдэг. Ус уудаг ус. Ас галаа асаа гэдгийн ас. Үс бидний үсийг хэлж байгаа. За эрэгтэй хүний ус, эмэгтэй хүний ус болохоор урт байдаг. Эрэгтэй хүний ус богинохон байдаг. Тийм үү гэдэг. Үсээ самна гэдэг. Бид бол үгийн утгыг сайн мэдэх шаардлагатай. Ам, эм, им, ус, ас, үс. Их шиг үсгээ сайн харж уншин шүү. Ам, эм, им, ус, ас, үс. За одоо хоёр хүүхэд маань шоогоор тоглож байна. Үдсэн эс биегүүлэгчээрээ задгай үе бүтээснийг уншиж байна. Са, се, су. Дахиад уншаарай. Са, се, су. Ас, ус, үс. Хэрхэн бичих нь? Ус гэхэд хоёр үсэг. Хоёр авиад дуудагдсан учраас хоёр үсгээр бичигдэж. Ус. Уу гэсэн авиад бичиж байгаа үсэг. Эс гэсэн авиад бичиж байгаа үсэг. Ус. Дараагийнх нь үс. Хоёрыг сайн ялахгүй байгаа хүүхдүүд сайн ялгаарай. Бичгэлийн хувьд өөр байгаа хэвээр хүүхдүүдээ үс. Сам, сум. За сам гэхэд 3 үсэг сонсогдсон. 3 авиад дуудагдсан учраас 3 үсгээр бичнэ. Сум 3 үсэг 3 авиа. Хэдэн үетэй? Нэг үетэй. Яагаад вэ? Өө гიშгээрээ үгээ тоолдог. Нэг их шиг орсон учраас нэг үетэй. Сум. С. У. М. Сум. Сүү гэж үеийн дээр эмийг залгаад сүм. Суу гэсэн үеийн дээр эмийг залгаад сум. Саа гэсэн үеийн дээр эмийг залгаад сам. Сум. Са, су. Тэгэхээр а, у гол үүрэгтэй байгаас хүүхдүүдээ сайн хараарай. Дахиад багшаагаа дагаад уншаарай. Сам, сум. Одоо бүгдээрээ их уншия. Их гэж юу хэлдэг вүлээ?
хэд хэдэн өгүүлбэрээс бүтсэн утгын холбоотой өгүүлбэрүүдийг хэлж байгаа. За тэгэхээр зэрэг сүү гэсэн нэртэй их уншиж байна. Тэгэхээр сүүний тухай энэ ихэд гарна гэсэн. За тэгэхээр зэрэг энд улаан бүд өвчин дотор ямар ч хэлсэн их шиг өсгүүд байна. Цэнхэр бүд өвчин дотор гэгүүлэгч өсөг байна. Тэгэхээр зэрэг энд үгийн эхний үед эхэлсэн бол хойшид ямар их шиг дагна гэж хэллээ багш нь их шиг дагдаг гэсэн. Тэгвэл энэ урт байх болов богино байх болов хүүхдүүдэд хараарай. Дуудах хэмжээний хувьд уртэж таарна. Яагаад вэ? Энд хоёр өсөг бичигдэхээр зай байгаа. Эмээ эмээ суу эмээ суу. Одоо эмээд нэр өгье. Мам суу. Эмээ мам хоёр сүү. За сүү гэсэн нэртэй гарчигтай их маань эмээ суу. Альд орж ирээд эмээ орж ирэхэд эмээг хүүхдүүд яасан байна уу? Суу гэж хүндэлсэн байна. Санал дээр суулгасан. За эмээг дагаад хэн орж ирсэн байх вэ? Мам орж ирсэн. Мам гэдэг нэртэй хүүхэд орж ирсэн байх нь. Эмээгээс ахмад настай байх болов ахмад настай байхгүй дүү байж таарна. Тэгэхээр зэрэг мам суу. Эмээ мам хоёр сүү. За энэ дунд нь таслал тавьсан байна. Ижил хүний нэрний дунд таслал тавьдаг. Эмээ мам хоёр сүү. За энэ ямар хэлбэр байна вэ? Бичмэл хэлбэр байна. Энэ баруун тийшээ харсан хагас дугуй зурлага. Жижиг бичмэл эс үсэг. Баруун тийшээ харсан том хагас дугуй зурлага. За одоо жижиг эс үсгийг яаж бичиж гин үү? Том эс үсгийг ханаас эхэлж гин үү? Багшийнхаа сумыг сайн хараарай. За ханаас эхлэх нь багшийнхаа сумыг дахиад сайн хараарай. Эс үсэг маань баруун тийшээ харсан хагас дугуй зурлага. Том эс үсэг баруун тийшээ харсан хагас дугуй зурлага. За одоо бүгдээрээ хэрхэн бичих бичлэг үзье. Бидний номны зурган дээр хэсэгэл зураг байна. Жижиг эс үсгийг бичиж байна. Том эс үсгийг бичлээ хүүхдүүдээ сайн ажиглаарай. Хэрхэн бичиж гэнэ энэ цэгийг өөрийнхөө үзэг гэж бодоорой. Одоо багшийнхаа бичиж байгааг сайн ажиглаарай хүүхдүүдээ. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. 11-р сарын 12-нд өнөөдөр эс үсэг үзэх гэж байгаа. Тэгэхээр эс үсгийг хэрхэн бичгийг багш нь тайлбарлаж өгье. Жижиг эс үсэг баруун тийшээ харсан хагас дугуй зурлага. За үсэг хоорондын зайг маш сайн харж аваарай. За энийг хоёр мөр бичнэ хүүхдүүдээ. Одоо том эс үсгийг бичиж баруун тийшээ харсан хагас дугуй зурлага. Мөн хоёр мөр бичнэ. Одоо бүгдээрээ эс үсгээрээ их шиг үсгээр амьлуулж бичье. За А их шгийг хэрхэн холбох вэ? Сайн хараарай. Са Сэ Си Са Со одоо үсгийн голын зураас сүүлд нь хийдэг сөө. Сүү багшийнхаа бичиж байгаа хурдыг бас сайн хараарай. За ингээд дагаад уншаарай. Са
се, си, со, су, су, су. Ингээд задгай үе хоёр мөр бичнэ. Одоо битүү үе хэрхэн бичих вэ? Агаар эхэллээ. Ас, эс, ис, ос, ус, ус, ус. За, багшаа дагаад уншаарай. С. Авины дуудлага яаж дуудагдаж байна? С. Жижиг эс үсэг, том эс үсэг. С. Дагаад уншаарай. Са. Се. Си. Со. Су. 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 Одоо битүү үе уншия. Ас. Эс. Ис. Ос. Ус. 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 За дэвтэр дээрээ хичээнгүү гоё бичин шүү хүүхдүүдээ. Баяртай хүүхдүүдээ.